Тэрний дараагийн утсан газар болохоор Win Wonders гэдэг Bangkok-ийн парк байгаа. Тэгээд энэ паркнд болохоор дотор усан парктай, аквариумтай, за тэгээд энгийн парктай гэдэг энэ дотроо бас хэд хэдэн тийм эсгүүдийг агуулдаг юм байлээ. Тэгээд яг аквариумын хувьд гэх юм бол Солонгосын аквариумтай харьцуулахад хэмжээ нь бол тийм айхтар том биш. Гэхдээ ерөнхийдөө бол бас даажгүй. Тэгээд дотор талаа нэг тийм далаа дотор явж байгаа юм шиг тиймэрхүү уур амьсгалыг бас бүрдүүлээд өгсөн нь таалагдсан. Тэгээд аквариумны хамгийн одоо хүмүүсийг татдаг алдартай зүйл нь юу вэ гэхээр Mermaid Show буюу нөгөө лузын дайны шоу гэж байдаг юм байлээ. Тэгээд шилээ хорооны цанаас лузын дайнууд гарч ирээд ингээд бүжиглээд өдөлбөр үзүүлээд ингэж байгаа нь бол ерөнхийдөө хүүхдэд дагуулад очив хүний хувьд ч юм уу айгуу тийм сонирхолтой байхаар исэн. Гэхдээ бүр маш их хүнтэй байд юм байлээ. Тэгэхээр нэгээс 2 цагийн өмнө баг очиж ингэж сууж агаад суудал аваад тэгээд ингэж үзэх боломжтой санагцсан. Тэгээд заснах надад мацгүй юу тэгээд гадаж бас баг штэ бүр муу нөхдөд байдаг. 자기 어디서 내려? 여기인가? 그치? 여긴 아니지? 자기 어때? 아니 보여줘. 아니지. 반미. 안에 오이나 이런 게 많아가지고 신선하네. 나만 파이네지. I know. 아 무서워. 자기야 카메라 줘봐. 엄마 사진 찍어도 되게. 그래. 엄마 사진 찍어도 되잖아. Sagat. Aku trên này tôi chắc là đấy. Chăm sóc khách hàng 0942 58 1212 và hotline 오늘 어땠어요? 재미있었어요. 재밌었어요. 어머니랑 같이 물놀이 해보고 사진도 찍고 관람열차도 타고 아주 기억이 남을 것 같습니다. 그래. 이제 또 맛있는 저녁 식사를 하러 또 갑니다. 해보는데 근데 좀 아쉬운 거는 한국에서 에버랜드를 경험을 많이 해서 그런가? 맞아요. 여기 베트남 여기는 6시면은 거의 끝나는 분위기라서 조금 당황스럽긴 하네. 그렇죠. 그래서 진짜로 여기 베트남 와서 좀 제대로 즐기려면은 아침부터 좀 와야 일찍 돼. 나가야 돼. 아침부터 맞아요. 와야 돼. 그래야지 좀 뭔가 이거저거 좀 해보지. 맞아요. 그리고 베트남 뭐 푸꾸옥을 온다고 하면은 돈 소비하는 거를 한국이랑 비슷하게 생각하고 와야지. 기본적으로 뭐 하노이나 뭐 다른 진짜 베트남 현지인 사람들이 사는 곳이랑 다른 도시야 여기. 확실히 그런 게. 그래도 잘 꾸며놔가지고 편하게 재미있게 보내기는 참 좋다. 하지만 베트남 진짜 베트남이라고 보기에는 어렵다. 솔직히 아니다. 물가가 되게 비싸요. 그쵸? 입장료도 비싸고. 그러니까 베트남 현지에서는 쌀국수 하나 먹는 1,200원? 한국 돈은 1,200원인데 여기서는 3,000원에서 4,000원 기본 받으니까 다른 거잖아요. 베트남 현지인들은 잘 안 보여. 맞아요. 다 투어리스트고. 비싸니까 안 가는 거 같아요. 다 투어리스트. Танти одоо энэ нөгөө парк дээр фаунтин шоу гээд болт юм байна. Тэгээд бид нэр сая юун дээр нь усан парк дээр нэг 2 цаг орчим тоглоод тэгээ үргэлжлүүлээ парк руу орсон чинь нэг тоглоом тоглоод паркийн тоглоомнууд хачлаа 6 цагийн хажт юм байна өрөөний. Тэгээд тэрнийх их үзэж чадаагүй болохоор 조금 그렇긴 한데 여기 서서 보든지 해야 되겠다. 여기 앉아서 봐도 되겠구나. 어디? 여기 안 보이잖아. 여기라도 앉아보자. In
inventing what never was there. When you oh, dreams can take flight. Heroes defeat. What's wrong turns right. 재밌냐고 여쭤봐. Таныг аялал хангалттай байна уу гинэ. Гоё байна. Баярлалаа. Mom thanks you so much. Энд тэм гоё хатны газар шиг байна тий. Орчин орчин нь 이거 내가 먹어봤어? 고르시. 나 괜찮아. 이거 딴거 많이 먹으면 돼. 난 많이 먹었어. It's a shrimp. Аа, доктор татаа нөгөө юу? Shrimp чаа. 어. Нэг юм амт мэгтэй. Нэг усан хөтөө. Хамаха. Тий. Pineapple how many? One order in pineapple thank 일단 지금 보면은 껍질만 먼저 좀 벗겨주는 거야. 그걸 먼저 에피타이저로 먹고 그다음 고기를 잘라서 갖다 줘. Энэ хүн ингээд өөрөө ингээд бичиж өгдөг юм бэ? Тэнгинэ тэрээ дээрээс надад эхлээд гадна нөгөө чууныхаа гадна талын хэсгийг ирчээд өгөөд эцгийн хэсгийг өгөөд тэрийг нэг appetizer маягаар ирж чагаад одоо нөгөө манай хаалгуулсан байгаа хгүй дотшин оруулаад бүгдийг бичээд авчиж өгнө гинэ. 괜찮아? 와, 그다음에 비스킷. Яг гурван ангасаа шиг юм ингээд амаа. Нэг ангахад байсан гэдэг гурван. 맛있어? 맛있다. 과연 몇? 내가 안 먹었는데. Silk Factory-д очих юм бол доллараар тооцоож болдог гинэ. Одоо ийш ойрхон нэг silk билүү торгоо илүү торгоны үйлдвэр билүү. Торгоны дэлгүүр гэж байдаг гинэ. Тэгээд тэр торгоны дэлгүүр рүү ороод тэрний цаашаа юу лээ? Юугаач мэдгүй дээ зүгээр тагаа юм. King Kong Mart гэдэг тийм алдартай дэлгүүр байдаг гинэ. Зүгээр том. Нэг тийм ийм арт руу янз бүрийн юм зардаг дэлгүүр байдаг гинэ. Хүмүүс тийш авч иж их тийм хүмүүс авцс зардаг гэж юм дэлгүүр тийш авч байна. Тэгээд манай найз залуу өнөө өглөө буцсан. Одоо би ээж их хоёртойгоо явж байна гэж. Ийм торгоны дэлгүүр гэдэг юм байна. Нэг ингээд ийм юу өгөөд орох тасалбар өгөөд гоё. Өнгө нь аягүй улаан юм байна. Энэ аягүй хиттэй старт. Читрхөлтэй явчих. Эцэн читрхөлтэй явчих. Эц. арай их. Юм болоо. Илсэн гой сайхан цагаан. Өө тийм үү. Гой далмацад дал юм уу? Энэ одоо дал мод уу гэж. Бараг л далайн мод.
энэ нэг Сав бич гэдэг дээр ирээд Сав бич ямар Кеман бич энэ дуу сонсогдож байгаа юм байна. Do you have to pay now? Ой амсгалтай баараа. Нөө Herring Bar гэнэ. Юу энэ дат. Угаад үзтээ. Өнөөдөр ихтэй жоохон сэрүүх өдөр байна. Хийч мэхийч би. Тэжээ багт өнгөл таахгүй. I'm just scared. Жохон баг хэмжээтэй энэ зурган дээр гарсныг бодвол энэ нөгөө Sunset гээд газар юм байна. Ой дээр Capital Caribbean. Энд хэдүүлээ гоё зураг авах болмоор юм байна да. Тий. Вау. Ному 예쁘다. 너무 예뻐요. Isi ямар гоё харагдсан бэ те. Cute амар гоё юм аа. Өндөр нэсчээд бараг болчихсон харагдах. Нэм бүрхэн. Тэр нөгөө нэг Kiss Bridge гэд хосод хоёр талаас тэрүүнээс нэг нь ингэж хоёр талаас очингуудаа тэнд очиод үнсэлцэх юм бол нөгөө нэг насан туршдаа нэгнийгээ хайрлах гэсэн утгатай гэсэн. Шөнийхээр бас гоё юм байна. Одоо энэ дээр нэг тийм гоё үзүүлбэр болно. Хүмүүс тийшээ яах юм бэ? Ихэс нүмүрийн дээр айгуу үсэлж тийм хүмүүс стиктэй хүмүүс одоо. Харин тийм үлээ түүнээс энэ цагаар оруулмааргүй энэ зүгээр хүмүүсийг 20 минут дараа хэлнэ нэ. Бай биш. Бас ихтэй жооч болж тийм. Харин नहीं बैटरी का रहता है तो मत करो मत करो Солонгос руу буцаж явна. Манай ижигч оролцохоор өнөө орой буцсан. Тэгээд
Сая баяртай заллаа. Эдгөрөө. Солонгосод амар хүтэн болохоор би бүр юм зузаан уусан цамцтай тэгээ дотор талтай дотор хүндтэй буцаад явж байна. Вьетнам их тийм яг жуулчтай зориулсан юмнууд газрууд амар гоё зөндөө олон тийм гоё үзэх юмнуудтай. Тэгээ цаагаар нь бүр амар гоё юм лээ. Тэгэхээр гоё надад бүр амар таалагдсан. Тэгээд бас юм гоё. Хоол нь гоё. Янз бүрийн гоё хоолнууд ихтэй нөгөө ихэнх нь халууны хог хоолнууд гэдэг. Тэвээс нөгөө солонгост жоохон халууны хотой юмнууд зээрээ жоохон сурцсан байна. Халууны хот бол жоохон санд юм байна. Тийм. Тэгээд хамгийн гоё юм нь мэдээж гоё хайртай ээж чартайгаа уулзаад гоё турсан бүтээгээд хамтдаа гоё юм хийгээ гоё мэдээд ээжигээ гоё залуухан байгаа дээр нь гоё газар үзүүлээд тэгж байгаадаа их баяртайлаа. За тэгээд энэ хүртэл үзсэн бүгдээрэнд маш их баярлалаа. Хайртай дотны хүмүүстэйгээ гоё ажиллаарай гэж хэлье. Ээж миний плашиг харчаад миний охины нүүрний хараа улаан харагдаад тахын нэг тийм пив утсан шиг гэсэн шүү дээ. Йоо. За бай.